Тэр чинь хүн биш. Тэрний авч чинь миний ахыг буудах гэж ган завтанж байгаа мэдв. Сайн мэдчих. Чи бодлоо. Төрийн сайдаа хүртэл одоо бууддаг цаг ирж байна. Тэгэхээр миний ахыг юм чиний бодох үзсэн. Монголоор ч дөрөв хүний өсгөө болсон. Би ер нь ямар зөвөн цаг төрч вэ? Бурхан сайхуус минь, хүү чулууныг минь, ач хүү галыг минь аварч болгооно уу? Төр түмэндээ зүтгэж яваа хүүхдүүдийг минь аварч хайрлана уу? Хүй хавч таа. Аяар. Намайг битгий хавч гэж дуудаарай. Таныг энд хэд хоног хайхавт? Авчт минь ээ. Авчт гэж битгий дуудаад байгаач. Бацар байна. Яагаад? Барилчилгаанаас дайжаад би хар хүн болсон. Бурхан. Нөө ач хүү галыг минь бариучлаа. Ямар сандал виданас гитоног хайхавт. Багшд минь таны ном алтж. Ном уншхан болсон хар хүн болсон гэж хэлээд байж үү дээ. Би ч н одоо артелд ажилчин болсон. Гутал ойж байгаа. Одоо таач намайг хараагүй. Би ч таныг хараагүй. Хэн хинтээ халуулгүй юу ойлгоо? Ийт намайг энд байна гэдэг амтэн хүнд амалтчихв да. Яалаа гэж тэ бурхан минь. Та нарт амныхаа зоргоор мурдаг усууч юу? Манайх энэ. Бацар байна. Та ч бурхан тахлаа яач вэ? Хийддэн өгчихсөө. Бурхан дахилтайгаа бай гэхээр толгойгүй болчих гээд байх юм аа. Нүгэлэг юм. Ямар гээчийн цөвөн цаг ирэхээр ингэдэг байна. Гимгүү номхон лам нараач. Төр зүтгэсэн хүмүүсээч бүгдийг барьж хороод Хэлээд яах вэ дэжт минь. Бурхан минь аврал. Багштам минь. Овоодоо таа чи манай гудамжинд нүгээд ирцэн байна шүү дээ. Ойрхон амарч боллоо. Нэг иймэрхүү аятайлаж төрцөн. Хэд ном судар
дамраа. Пинтээ хүртэл нуудаг болсон. Нүгэлэг юм яаж болох вэ те? Одоо болохгүй гэдэг яах вэ? Сайн байна уу? Би дэлхийн ажлын газраас юм. Галд оруулж өгсөн хоолны сан. Би хоолыг оруулах өгчлөө. Ишиг суух. Дүлийт хоёр их сайн найзууд л даа. Харцаа авч л даа. Баярлаа. Манай алба их хэцүү. Дөл харин намайг ахта хоол оруулаад өгөөч гэж гойгоо. Гал их сайн байгаа. Гэж хоол оруулж өгөх хэрэг гарвал надад дуулаарай. За загч. Би ингээ явъя да. Зэ. Ганц цэвэр залуугийн гарын хоолыг идэж тэ. Сайхан амттай болжээ. Чийч гайгүй хоол ийжтэй шүү. Гайгүй шүү. Гаргууд гэж. Ой. Чи нөгөө мөрдлөгөө юу болсон бэ? Сэтгэл санаагаар унаад орхич юу? Мөрдлөө явуулж байгаа. Өнөөдөр архив басны сонин баримт олж үзлээ. Нөгөө бодогийн зэвсэгт бослог гаргахаар оролдож байсан гэдэг нь худлаа юм байна. Зэ. Боо зэвсэг байтугай хутга шүүж хураасан баримт алга. Тэгээд элбэг дээр жирэн чинагийн цаагаар цаацлсан юм байна шүү дээ. Зүгээр нэг комментарийн зөвлөгт ерөнхий сайдыг цааслах тушаал гаргах тийм эрх мэдэл байдаг юм. Тэр итгээд Монгол улсын засгийн газрын зөвлөх гэж нэг тийм том албан тушаал бий болгож чад. Өөрөө тэрэн дээрээ суучихсан. Хаан шиг эрх мэдэлтэй хүн байсан баха. Ардын намын гişүү. Тэгсэн мөртлөө комментарийн зөвлөх гэж байна.
Хариг өрнөөс Монгол улсад суулгасан зөвлөгч юм шиг. Засгийн газрын сайд юм шиг. Их сони албатай хүн байж. Гунаад элбэгдэр жирэмчин очин. Бодоо данзаа хоёрын хооронд ясайж хооронд нь эвдрэлцүүлсэн үнэн үү? Үнэн. Хоорондоо таархаа билсэн байна л да. Тэгэхээр энэ бодоо албан тушаалаа хүлээлгэж өгөөд хөдөө харчихсан. Тэгээд харин тэр хоорондоо нь өнөх зэвсэгт бослог гаргахаар бэлтгэж байсан байна гэсэн хуурамч хэрэгээ тулгаад цаазар орсон. Энэ комментэрний балаг дуусахгүй маа. Гү яагаад бидэнд ингэж өгшөрхөөд гү манай ерөнхий сайдуудыг ингэж цаазар аваад идэг юм бэ? Jesus. Бодоо, Данзан, Сүхбаатар эдгээр бүгдээрээ богд хаанаад эдэлдэг. Монголд коммунист засаглал тогтоохыг хоригдж байсан хүмүүс юм байна. Энэ үзлээс нь болоод эднийг дараалал гаргасан. Ерөнхий сайдуудаас энэ бодоог байх болчингүй юусэн юм. Чи тэгж хүмүүсийн цоо ярианд итгэж болохгүй. Чи буруу ярьж байна. Харин ч тэр хүн чинь их мэдлэгтэй боловсралтай. Ухаантай хүн байсан байхгүй юу? Чи бодохгүй юу? Орос, Англи, Хятад, Манж төвд хэлтэй хүн байсан. Нэрээ. Гүн Сүхбаатарыг өвчнөр нас орсон гэдэг тэгэхээр бас хороосон байх нь тий. Харин одоо надад чи мэдчих болох хэрэгтэй. Ардын намын бартцсан найдмад гэдэг хүн дээр очиж олцсноо. Тэр хүн Сүхбаатарын яг дэрэгт нь ажиллаж байсан хөө. Цуг явах юм. За тийм. Халаач. Аавтаачин цуга байлдж явсан минь үнэ. Тэгтээ дотоод юмд ажилтай ногоо малгайтай та нартай ер нь юугаан борхолж байна. Гүн найдвар бид хоёр улстай хэрэгтэй гээл ингэ явчихна. Гүн энэ талаар бүр мэддэх хөөцчихэд маршал барья гэж бодож байгаа. Бүр болов ном бичнэ. Та ядаж Сүхбаатартай ах яаж нөхөрснөө ярьж өгөөч. Шин тооллоор 1912 дугаар оны эхий. Хожир олонда баг дарга нарын сургууль байгуулагдсан.